За цусны шинжилгээгээр LDL буюу муу өөх тос өндөр гараад ирлээ. Энэ тохиолдолд хэдүүлээ шууд өндөр байгаа холестеринийг буулгах хэмийг хэрэглэхээс өмнө анхаарах ёстой 5 зүйл байдаг. Би үүнийг хэлээд өгье. За нэгдүгээр та жингийн илүүдэлтэй буюу тарган байна уу? За тэр тусмаа гидс хэвлэх хэсгээрээ тарган байна уу? За таны хооллолт хэр зөв бэ? За мөн та архийг хэр хэрэглэдэг вэ гэдгийг шалгах хэрэгтэй. За хоёрдугаарт танай гэр бүл удам аав ээж чин ах эгч нар дунд чин холестерин ихсэх эмгэгтэй хүн байсан уу? За тэр тусмаа залуу насндаа LDL холестерин өндөр байсан уу гэдгийг асуух хэрэгтэй. За 3 дугаарт инсулиний дүжирлийн шинжилгээ өгч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл инсулин даавар болон сахартай холбоотой шинжилгээнүүд үг гэсэн үг байна шүү дээ. За 4 дугаарт элэгний шинжилгээ өгч үзэх хэрэгтэй. За холестерин бол элгэнд нийлэгдчихэд тийм болохоор элэгний үйл ажиллагааны шинжилгээ өгч үзэхээс гадна хэвлийн эхот харуулад элэг хэр өөхлөлтөй байгаа вэ гэдгийг үзэх хэрэгтэй. За 5 дугаарт буюу хамгийн сүүлд нь бамбаа булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бамбаа булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт болон холестерин ихсэх эмгэг хоёр хоорондоо маш холбоотой явж идэг. Тэгэхээр шинжилгээгээр LDL буюу муу өөх тос өндөр гарлаа гэд ийм уух биш. Яагаад энэ ихсэн бэ гэдэг шалтгааныг олох хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ.